Сайн байцгаана уу? Татвар төлөгч та бүхэндээ буцаасан тайлангийн тухай зөвлөгөө мэдээллийг хүргье. Татварын тайлан маань хадгалсан, илгээсэн, хүлээн авсан, татвар төлөгчид буцаасан, хуваарлсан гэсэн төлөвүүдтэй байдаг. За хадгалсан төлөв гэдэг маань болохоор татвар төлөгч өөрөө захим дээрээ татврынхаа тайланг хадгалсан тохиолдолд харагдчихэдэг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр зөвхөн тань дээр л харагдаж байна гэсэн үг. Татварын албанд таны тайлан илгээгдээгүй байна гэсэн үг. Илгээсэн төлөв маань хүлээн авсан болон хуваарлсан төлөв рүү шилждэг. Хүлээн авсан гэдэг нь систем таны тайлан асуудал зөрчилгүй гэж хүлээж авч ин гэсэн үг. Хэрвээ хуваарлсан төлөвт байвал таны тайлангийн тоо мэдээллийг татварын байцаагч хянаж үзэх шаардлагатай гэж үзэн хуваарлсан төлөв шилждэг байгаа. Хэрвээ хуваарлсан төлөвт таны тайлан шилжсэн тохиолдолд татварын байцаагч таны бусад тайлан мэдээллүүдтэй нэгтгэж хянж үзээд ямар нэгэн зөрчилгүй бол хүлээн авна. Хэрвээ зөрчилтэй таны тайлангаас бусад тайлангуудтай хамааралтай ч юм уу байдлаар зөрчил үүссэн тохиолдолд татвар төлөгчид буцаадаг. Татвар төлөгчид буцаасан тайланг таны цахим болон татварын албаны програм дээр татвар төлөгчид буцаасан төлөөр харагддаг байна. Жишээлх юм бол Сүхбаатар дүүргийн тухайн аж ахуйн нэгж 2020 оныхоо аж ахуйн нэгжийн тайланг тоон зөрүүтэй илгээгдснээс болоод татвар төлөгчид буцаасан байна. Жишээлх юм бол энэ нь татварын систем дээр шалгуур хангаагүй байна гэсэн үг. Шалгуур хангаагүй нөхцөлийг татварын систем дараах байдлаар харуулна. За тэгэхээр татварын байцаагч таны тайлан хянж үзээд ямар зөрчил үүссэн гэдгийг комент хэсэгт бичин буцаан илгээнэ. Татварын байцаагч таны тайланг буцааснаас хойш 72 цагийн турш та тайлангаа засварлах боломжтой. Хэрвээ 72 цаг дуусвал таны татвар буцаад тухайн татварын байцаагч руу очиждгоо гэсэн. Татвар төлөгч та дараа оны тайланд жилдээ татварын тайлангаа засварлан илгээх боломжтой. Иймд та бүхэн тайлангаа хянж үзээд татварын албандаа тайлангаа илгээгээрэй.